намайг Нандтын Баярчин гэдэг хуульч мэргэжилтэй одоогоор Сонгон Айрхан дүүрийн засаг даргын урлагчаар ажилладаг. Би айлын дунд охин, аавын охин байсан. Нилээн бас ирэх. Манай авч өөрөө их гоё хүн байсан л та. Өндөр тэгээд биеч их гоё авч явдаг. Нөгөө аав манд байхад шал өөр байсан те. Тэгэл өнгөрчхөр чи ингээд нөгөө ээж маань 3 хүүхэдтэй үлдэхэр чи амьдрал бас хүнд болоод ирж байгаа байхгүй. Тэрнээсээ үүдээд ер нь надад маш их хариуцлага ирж байгаа юм байна гэдэг юм бодогдож эхэлсэн. 98 онд бол Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуульд бол суралцсан. Тэр чин тухайн үед их сургуулийн хуулийн яг эрх зүйн анги нь бол ганцхан хэрэг хуваар ирж байсан. Даваад гарсан. Тэгээ тэрний ард бол бас хүн хичээвэл тэгээд болтгол юм байна те. Одоо хууль зүйн ухааны магистр. За үүний дараа бол Америкийн нэгдсэн улсын Калифорни мужид дах Pacific State University гэдэг сургуульд олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр суралцсан. Тэгээд олон улсын бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй байгаа. Ер нь бол тэгэл 30 нас хүртлээр сурлаа. Нэгдүгээр курстэй л би ажил хийгээгүй. Хоолны мөнгийг ээжээс авахгүйгээр болгочноос ингээд бодож байсан болохоор би одоо юу хийж чадах вэ? Яаж мөнгө олох вэ гэдэг. Тэр үед чи одоо 98 9 онд чинь бас одоогийн шиг оюутнуудад ажил олдохгүй шүү дээ. Математикийн хичээл заасан 5 дугаар ангийн хүүхдэд. Тэрний дараа жил нь болохоор бас дахиад нэг 5 6 дугаар ангийн хүүхдэд үлээд английн хичээл заажсан. Тэгээл ерөөсө Германда $500-тай Америкт буужсэн байхгүй. Сургалтынхаа төлбөрийг олох те өөрийнхөө бас амжиргааг залгуулах. Дээрээс нь нөгөө ээжигээ бас тэнд ингээд өртөө үлдээсэн те нөгөө ээж маань эгч маань дүү маань ингээд бас нөгөө банкны зээлээ төлөхгүй бол байргүй болчих үедээ гэдэг юм ингээд тархинд байн бодогддаг. Тэгэхээр чин би өөрөө яалтгүй сурахын хажуугаар бас энэ бүгдийг ингэж зохицуулах хэрэгтэй болдог. Хичээлдээ явбал хажуугаар нь сургуультай бас ажиллаад давхар нөгөө ресторанд ажиллаад Америкт 5 жил одоо сурч ажиллаж байхад бол амралтын өдөр гэж ер нь байдаггүйсэн. Би чинь 30 настай Америкаас ирсэн. Тэгэл манай ээж маань ч гэсэн за одоо чи сурж олноо. Одоо ер нь гэр бүлээ бодох хэрэгтэй шүү. Ер нь ирээд нэх удаагүй нөхөртөө танилцсан. Жилийн дараа анхны хүүхэд маань гарч ирсэн. Бага насны 3 хүүхэдтэй. Тэгээд манай хүн чи бас адилхан мэргэжилтэй битээр манай хүн чи хуульч мэргэжилтэй. Би Америкт сургууль төгсөөд 2011 онд бол буцаж ирж ирсэн Монголд. Тэгээ ажлын гараагаа болохоор банк санхүүгийн салбараас эхэлж ирсэн. Тэгээ миний одоо ирсэн зорилго юу вэ гэхээр боловсрлоо бас Монголд ингээд хэрэглэе тий. Хувийн хвшилд бол би 5 жил ажилласан. Тэгээ ер нь бол их зүйл сурсан л да. Энэ сурж мэдсэн зүйлийг энэ төрдөө орж бас нэг хувь нэмрээ оруулъя гэдэг ийм л зорилгоор шийдвэр гаргаад төрийн байгууллагад анх ажилд орж хөл тавьж исэн. Тэгээ яалтгүй ингээд өөр өнцөг байсан. Үнэхээр яалтгүй асуудал нь ч гэсэн өөр тийм байсан. Тийм цар хүрээнд ч гэсэн илүү өргөө хүрээндтэй тийм байсан. Анх үндэсний хөгжлийн газар гэдэг засгийн газрын тохируулж агентлаг байгаа шүү дээ тий. Тэнд анх мэргэжилтнээр ингээ ажилд орж исэн байгаа. Тэгээ үүний дараа болохоор улирхай хүндэтгэлийн яамд бас хуулийн хэлтсийн дараагаар ажиллаж исэн. За үүний дараа болохоор төрийн өмчит компанид ажиллаж исэн. Одоогоор Сонгон Айрхан дүүрийн засаг даргын урлагчаар ажилладаг. Эмэгтэйчүүд рүү чиглэсэн болон хүүхдүүд рүү чиглэсэн, ахмадууд руу чиглэсэн асуудлууд дээр бол илүү анхаарч ажиллахыг бол зорж одоо явдаг юм байнамаа. Эмэгтэйчүүд бид нар илүү хоорондоо ойр байж проблем асуудлаа ярих хэрэгтэй байна. Тэгээд нэг нэдэм болох хэрэгтэй байна. Тэгээд асуудлаа мэдж байгаа юм чинь бас шийдлийг олвол эмэгтэйчүүдийн олон асуудлууд бас шийдэгдэх боломжтой юм байна л гэж ингэж хардаг. Яг тийм эмэгтэйчүүд хүний онцлог тохирсон юм бас проблем асуудлууд ингээд үүсдэг. Сонгон Айрхан дүүрэг чинь бусад дүүрэгтэй харьцуулахад бол онцлог хүн ам ихтэй, орон нутгаас шилжин иргэсдийн тоо ихтэй, үнийгээ дагаад бас ажилгүйдлийн түвшин өндөр байна. Нийт одоо дэвтрийн 70% дээр нь бол гэр хороол байна. Гэхдээ үүнийгээ дагаад ч гэсэн эмэгтэйчүүдийг тойрсон асуудлууд бол ажлын байрны асуудлууд бол ингээ байдаг. За бид нар бол нэлээд олон ажлуудыг бол өнгөрсөн хугацаанд бол хийж ирсэн. 40-оос дээш насны эмэгтэйчүүдийг зориулаад эмэгтэйчүүдийн хөгжлийн төв гэдгийг бол 2 хорон дээр бол байгуулсан байгаа. Энэ цар тахлаас болоод
төсвийн бас хүндрэлтэй байдууд бий болох гэж байна тий. Тэгэхээр энэ дээр бол энэ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх төслийн санхүүжилт тий хөрөнгө оруулалт дээр л илүү бид нар түлхүү ажиллах хэрэгтэй юм болов уу гэж бодож байгаа. Тэгэхээр одоогийн нөхцөлд бол яг энэ төсвийн хүндрэлтэй байдал үүсгэр байна. Тэгэхээр бид нар энэ дээрээ илүү түлхүү анхаарах юм бол нөгөө хүсэж байгаа төсөл хөтөлбөрүүдийг бас хэрэгжүүлэх боломж нь бий болох юм байна л гэж ингэж харж байна.